хуулийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Оросын холбооны улсын зарим мужуудад худалдан борлуулж байгаа архи согтууруулах ундааны 60 орчим хувийг хуурамч архи эзэлдэг бөгөөд жил бүр 6,000-аас 7,000 хүн санамсахгүй байдлаар архины шалтгаанд хордлогоор нас бардаг гэсэн мэдээллийг тус улсын аудитын газраас гаргасан байна. 2025 оны байдлаар Чухав, Алтан хязгаар, Самара муж, Красноярскийн хязгаар архины хордлогын тохиолдол хамгийн их бүрдэгдэж, Ленинград мужид хуурамч архинд 50 хүн хордож нас барсан харамсалтай хэрэг гарсныг Оросын холбооны улсын цагдаагийн байгууллагаас шалгаж стандартын бус өнгө оруулагч ашиглан химийн бодистой хольж найруулан гар аргаар хуурамчаар үйлдвэрлэж худалдан борлуулж байсан үйлдэлийг илрүүлж ажилласан байна. Иймд тус улсад зорчиж буй иргэд та бүхэн бөөний төв, зах, иргэдийн гар дээрээс гарал үүсэн тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй, чанарын шаардлага хангаагүй, стандартын бус газар үйлдвэрлэсэн байж болзошгүй хуурамч архи согтууруулах ундааг хувийн хэрэглээнд хэрэглэх зориултаар худалдаа авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Зорчигч таны болон хайртай дотны хүмүүсийн чинь эрүүл мэнд эрсдэлд орох эсэх нь таны сонголт, таны шийдвэрээс хамаарахыг анхаарна уу?